байдлаар энэ нөхрийг болж байгаа юм байна. Тэгэхээр энд одоо яг ямар барилгын тохичлын ажлууд хийхээр зураг төсөл энэ төр гарч байгаа, иргэд төр нь ямар санал ирүүлж байгаа вэ? За энэ ашиглалтын шаардлага хангахгүй барилгын болгон дахин төлөвлөгөөл ажиллагаа хэрэгжсэн энэ байршил дээр нийслэлийн засаг дарга өнгөрсөн 4-р сарын 5-ны өдөр ажилласан байгаа. Тэгээд тухайн нөхцөл байдалтай танилцаад энд барилга барихаар одоо газар шорооны ажил ихсэн байсан энэ ажлыг зогсоож газар эзэмших эрхийг бол цуцлаад иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн тогтцол хийх ийм үр даалгавар өгсөн. За үүний дагуу бол бид нар энэ өнгөрсөн хугацаанд газар эзэмших эрхийг зогссон. За мөн тухайн газар дээр хийх тогтцолтын ажлын даалгаврыг бол боловсруулж баталж гаргасан байгаа. За энэ баталсан даалгаврын дагуу бол тогтцолтын ажлын эскиз загвар зураг бол боловсруулагдсан байгаа. Эндээ бол иргэдийн голчлон саналыг үндэслэн доороо автомашины зогсоолтой юу эсвэл зогсоолгүйгээр шууд одоо тогтцолтын ажил хийх үү гэдэг энэ санал асуулга явагдсан байгаа. За үүний дагуу бол иргэдээс ирсэн санал бол тогтцолтын ажил хийгдъя гэсэн ийм санал өгсөний дагуу одоо өнөөдөр бол энэ хувийн хвшилтэйгээ хамтраад тухайн тогтцол хэрэгжүүлсэн Asian City компани одоо энэ тогтцолтын ажлыг хийхээр газар шорооныхоо энэ ажлыг бол эхэлж байна.